Сайн байцгаана уу? Ингээд манай Fashion podcast маань 6 дахь дугаар нэлээд удаан хугацааны дараа үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ дугаараараа fashion stylist хүн гэж ямар хүн байдаг вэ? Ер нь ямар төрлийн ажил хийдэг? За ялангуяа Монголын загварын салбарт fashion stylist хүний байр суурь ямар байгаа вэ? Яаж хүрэж болдог талаар сумкатаа ярилцсан байгаа. За орчин үед загвар урлагийн салбар маань маш өндөр түвшинд хөгжсөн. За тэгээд дотроо маш олон төрлөөр салж явж байгаа учраас stylist гэдэг нэр маань зөвхөн загвар төдийгүй хоолны stylist, за усны makeup stylist гэдэг ч юм дотроо маш олон төрлөөр салж явж байгаа. За тэгэхээр хувцас дизайнер чиглэлээр ажиллах болон суралцах сонирхолтой хүмүүстэй хандаж эхлэхэд fashion stylist болон fashion designer гэсэн хоёр төрлийн ажил мэргэжлийн чиг үүргэн ерөнхийдөө хоорондоо маш ойрхон ажилладаг, маш нягт уялдаа холбоотой боловч бас өөр гэсэн онцлогтой хоёр тусдаа ажил үүрэг байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Тэгэхээр энэ хоёр ажил мэргэжлийн гол ялгааг та энэ удаагийн подкастыг сонсоод манай өмнөх fashion дизайнеруудтай бас хийсэн байгаа подкастыг маань сонсоод та өөрөө дүгнэлт хийгээрэй гэж хүсгэнэ. За ингээд манай Монгол улсад ажиллаж байгаа маш зөвхөн тооны гэж хэлж болохоор fashion stylist-уудын нэг сумкат байгаа. Коронавирусын карантины үеэр ярилцсан подкастыг маань хүлээн авч сонсоорой. Сонсон сэтгэлдээ үлдээгээрэй, subscribe дараарай. Сайн уу? Сумка ажил төрлөн сайн уу? За сайн уу юу вэ? Ажиллаагээ. Хичээс нөгөө гадуур чинь вирус гараад хүмүүс айгүй заавчлалтай болоод исэн чинь чиний ажил эсэргээрээ айгүй их завтай ажил ихтэй байгаа шүү дээ. Харин тийм ээ. Гэтээ өмнөх жилүүдийг бодвол яалтчгүй багассан л даа үгүй коронавируслаар. Гэтээ ер нь нэг уран бүтээлч хүмүүс л ер нь нэг жоохон тийм амсэлтэй. Гэтээ ингээд байж хайлт тийм зав бол гарахгүй л байгаа юм шаардсан шүү. Тийм ээ. Үгүйтэл яг чаддгаараа тий гоё нийлээл гоё хий креативэсээ хий гэл яг энэ гоё цаг завтай үеийг ашиглаад гоё юмнууд хий гэж бодож байсан нь гоё хий гэж юм. Сайн нэгсэж байгаа гэсэн. За сумка болохоор саяхан өөрийнхөө хувийн студийг байгуулсан. Тэгээ би бас баяр хүргэж амжааг байсан. Баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд намайг өөрийнхөө чинь дааж юм байгаа. За тэгээд өөрийнхөө студийг бас танилцуулахгүй юу? Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? За манай студи номер 78 гэдэг нэртэй студи байгаа. Тэгээд студи гэдэг яагаад орчихсон гэхээр уулнаас яг мейкап үс гэлтэй. Тэгээд бас хүний стилист гэл ер нь юм хийж байгаа. Одоо ганц мейкап студи ч юм уу тийм бол биш. Тэгээд бас сүүлийн үед бас нэг жоохон зураг авалтууд амир хийж байгаа. Зурагчтай яг өөрийнх нь хуучин скил таардаг байсан зурагчтайгаа нийлээд зураг авалтууд бас хувь хүний ч юм уу дуучин ч юм уу артист хүмүүсийн портрет зургууд ч юм уу тиймэрхүү ажлууд бас хийж байгаа. Би бас сургуулийн харсан аюу гоё тийм креатив бүтээлүүд харагдчихсан тий яг. За тэгэхээр нөгөө яриагаа чи яг яагаад яг ийм хувцас загварын тий салбар руу орох болсон бэ? Ерөнхийдөө стайлинг хийж явж байгаа гэж ойлгож байна тий. Тий ер нь бол тий. Яг миний яг цэвэр сонирхолтой яг тэр ахгүй яа. Гэтэ бакалавр угаасаа мэргэжил маань болохоор угаасаа хувцас дизайнер. Урлагийн хувцас дизайнер төгсөж ирсэн. Тэгвчээд Монгол бүсээр
жил гараа ажиллаад ер нь бол нэг угаасаа мейкап үсэндээ дуртай. Тэгээ энийгээ ер нь яг гойсгоод яг ингээд цогцолгоод яг тэгээс та тэгээд амар тухайда бодсон. Яг тэр л яг миний амар хүсэж байгаа юм зүйл юм байна гэж бодоод. Тэгэнгүүтээ би Matrix дээр бач гарахад үссэн. Тэгээд тэндээ бүр ажиллаж ажиллаад туршлага суугаад бүр жил гарan болоод бач гарахаас нэлээ зарсан. Тэгчээд Япон явж ирсэн юм даа. Япон явж игээд телевизэд ажиллаад телевизэд яг стилистээр ажиллаж байсан. Тэгээ ганцаараа яг бүх юм хийх гэхээр чинь бас нэлээд чанга байлаа. Ингээд одоо чи мэдээний хөтлөгч те entertainment нэвтрүүлгийн ингээд одоо хөтлөгч нар бүх хүмүүсийнхээ хувцас ямар хөө төртэй байх уу мейкап үсний ямар ахуу гэж бүх юм ингээд шийдэнтэй. Тэнд бол нэлээд би өөрчлөлт хийсэн гэж боддогсэн. Тэгэнгүүтээ ганцаараа байсан ачаалтайсэн жоохон аюул ядраад тэгээ яг энэ тэр хугацаанд яг өөрийнхөө хайжсэн яг мейкап шампунь хэлцчихсэн нараач Андраас мейкап гэдэг чинь тийм үсгэн байгуулагчтай нах танилцаа. Тэгээд тэр хүний бодлыг хараад ваа за энэ миний хайсан зүйл мөн байна гэдэг. Би тэр үрт ерөөсөө нөгөө яг өөрийнхөө хүсэж байгаа шиг яг ийм гоё одоо натурал юм шиг яг ингээ гоё болгодог гэж боддог хүн тийм таахгүй яац. Тийм нэг даа цоцаан гэж шавдаг гэж аяг их тийм шүү дээ. Тийм яг энэ тийм газар аяг их тийм байгаа гэсэн. Тэгээ миний хүсдэг юм ерөөсөө олдохгүй. Тэгэл шууд тэр хүний шав басаад мейкап сараад тэгэл шууд тийм бараг 2 жил гараад ирсэн. Багшаа. Тэгээ сая нэг сард өөрийнхөө студийг ерөөсөө одоо ингээд яг тийм болсон гэх. Алч нагаад бүтгэж явдаг шүү дээ. Тэгээд одоо болсон гэх. Тэгээд манай хүмүүс ч гэсэн дэмжиж ер нь байна. Миний цагийн болсон гэж яддаг шүү дээ. Тэгэхгүй сайн бодоод явуулсан гэж юу хийхгүй явуулсан. Тэгээд сайн цаанаасаа ингээд бүх юм бүтээх гээд ингээд болчихсон. Тэгээд ерөөсөө стандарт гэсэн байна. Тэгээд одоо яг нэг өөрийн гэсэн яг нэг бүтээлүүд ингээд хийж эхлэх явж байна да. За тэгэхээр нөгөө одоо урд нь болохоор ингээд өөрөө яг үүсгэн байгуулагч нь биш тий өөрний хүний үүсгэн байгуулсан газар ингээд ажилтан хийгээд явж исэн. Гэхдээ дандаа юм гол ажилтан байгаа гэсэн. Одоо харин бүх яг зөвхөн нөгөө артист гэлтгүүгээр одоо нэг талаас нь харуул бизнес бас тий бизнесийг өөрөө бас удирдах явах болж байна. Тэгээд энэ хоёрын ялгаа нь юу ах шиг байна? Яг өөрөө удирдах ингээд бүх юм орон дээр өөрөө юм бэлээ. Гэтэ нэг хажууд яаж авах юм бэ гэж сайн дэмждэг туслаа гэрнээс нөхөдтэй. Хэрэгжинтэй бол бас айхавал харьцангуй байгаагүй. Юм хэлээ. Тэгээ яг хүний дараа ажиллах харчин одоо юу гэх хүний мөрөөдлийг биелүүлж байгаа одоо хүн болохоор тийм одоо ч санаа зовх талын асуудал харьцангуй баг. Би өнөхөр хийгээ явж байсан асуудал байхгүй ч юм тийм. Одоо болохоор би яг тэр өөрийнхөө мөрөөдлөнд л явж байгаа. Болохоор ингээд надад тэгээд жоохон 24 цаг хүрэлцэхгүй ингээд цагтаа уралдаад ирсэн бүр амар. Тэгээд одоо бүр утсан гэх тасч чаас дуурна. Одоо тийм одоо юм гээд ерөөсөө бүр ингээд надад санаа амрах тийм. Тийм байхгүй тэгээд 7-ны 7 өдөр ажиллана. Ерөөсөө тийм амралтын өдөр амарна ч юм уу ерөөсөө тийм бодохгүй. Тэгээд өөрөнд л явж байгаа чинь тэгээ ядарч надраал одоо би яа гэдэг юм төгтэй ч юм ерөөсөө ч бодох. Ерөөсөө бодох ч юм байлээ. Тэгээ өөрөө хариуцлага юм хийдэг. Тэгээ яг бизнес талаас одоо нэг яаж авах авч явах болохоос нөгөө жоохон бизнес тал явах хамсаа хэрэг болох юм байлээ. Тэгээд чи би бодгоо байсан юм бодож чинь бичиг цаастай зурлаж чинь тэгээд гэрээ контакт гээд бас айгу За на сумка болохоор одоо Монголын ерөөсө загварын салбарын бүхэл одоо супер мундаг тий бүх л одоо хүмүүстэй ингээ хамтарч ажиллаж байгаа одоо бүх супер моделууд зурагчин юу гэдэг тий тэгээд яг чамшиг ингээд болохыг хүсэж байгаа бас хүүхдүүд байгаа. Тэгэхээр яг тэр хүүхдүүдэд ингээ зөвлөд хэлэхэд одоо стилист болохын тулд тий ингээ заавал ихтэй сургууль төгсөх ёстой юу? Ер нь өөрийнхөө талаас ер нь юу бэлдвэл зүгээр идэг вэ? За миний хувьд би ч гэдэг нь яг стилист дизайнер гэдэг бол
Хог хүн дээр яг сэтгэлээс жоо юмстай айгу маш олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Давхар бүр одоо философи хог хүний одоо бүр одоо ингээд характер бол гэсэн үг ч тийм. Бүр бүх талын ингээд амар судалгаа хийдэг. Ер нь тухайн нэлээд нарийн нэлээд идэвхтэй тийм бид юм хэлээд заажиж авах хэрэгтэй. Ингээд читаас нарийн шиг бүх юм амар сайн ажиглаа тийм. Одоо нэгсээ тэр хүний чинь сошиал хүртэл нэгсэндээ хог хүн дээр ажиллаж байна гэдэг чинь тэр ажиллаж байгаа одоо өөрчлөлөгч нь тийм одоо консюмер чинь нэг тийм өөрийн гэсэн нэг карьертэй тийм тодорхой хэмжээний одоо нэг юм нөлөө хийх хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэнгүүд чинь тэр хүний бүхэл одоо юу гэж тийм карьерт нь дээш нь гарах карьерийн одоо хамгийн түрүүнд хүний нэг одоо гаднахаар бандар нүдний дээрдэж тэгэхээр хамгийн түрүүний нэг царайг нь гаргаж хурцж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш том бас үүрэг хариуцлага болчихдаг. Тэгээд дээр нь тухайн хүний хэлж ярих үг ч юм уу тийм ямар хөдөлгөөн поз авах хэрэгтэй. Олон нийтийн донд яаж бий авчих уу, яаж зөв хаалгах уу тийм. Тэгээд сошиал одоо ямар пост тавих уу, юу бичих үү гэх бүхэл бүтэн ийм судал шаардлага гарч байгаа байхгүй юу. Энэ жоохон нэлийн хүнд төрлийн юм билээ. Яг манай Монголд бол одоо яг цэвэргээр специалистээр сураад өгсөн ингээд ажиллаж байгаа юм бол та миний мэдгээд би миний одоогийн ганц таньдаг бол нэг л хүн байна. Тэгнээс яг специалист хийж байгаа эсвэл зөвхөн зураг авалт дээр ажилладаг арт дирекшнүүд шүү дээ. Арт дирекшн бол сайн байгаа. Би анх бол тэрийг бас аюул сонирхож байсан. Бас ерөнхийдөө ажиллаа яваад байгаа. Өөрөөр тэгвэл энэ яг арт дирекшн гэх хэдэг хүмүүс бол дандаа юу байгаа. Дизайнер хүмүүс байгаа. Монголд ч юм уу гадаад ч юм уу дандаа дизайнерууд. Яг тийм хүмүүстэй мэдрэмжээр явчихдаг. Тэгээ уус яаж гоё мэдрэмжтэй өөрийн гэсэн нэг нэрсэлтэй хүмүүс бол ингээд гоё бүтээл гаргаад идэг л та. Тэгэхээр одоо яг бүх хүн дээр ажиллаж байгаа нэлээд сайн сурч судалгаа хийж байж ажиллах болж байгаа юм. Тэ. Тэгэхээр яг одоо хувь хүн өөрөө айгуу сайн мэдрэмжтэй байх хэвээр. Ер нь бол мэдрэмж гэдэг чинь тэгэл дандаа юм судалгаатай л хүний мэдрэмжтэй хүн гэж ойлгоод байгаа шүү дээ, тий. Ер нь баг давхар бас ингээд яг тийм сайн хүний сайн мэрэгчлэлтний доор аюу сайн өөрөө сайн суралцж ийж тий өөрийнхөө бас хувийн юмаа хийж эхлүүлэх зүгээр ах тий. Тий эхлээд яаж чаагүй би нэг дуртай юмаа гэж мөнгө одоо юу гэж амьдраханд мөнгө хэрэгтэй шүү дээ. Мөнгө авч яасан чи алахгүй байсан чи бүр ингээд хамаагүй ерөөсөө бүр ингээд хийж ингээд байж болох юу вэ тий хинтээ хамтарч ингээд гой гой юм ерөөсөө хамаагүй ажиллаад бичдэг ерөөсөө. Өөрөөр чи өөрийгөө өмчлөх хүмүүс ч юм ингээд тэтгэж нөрөвчд яасан ч юм тий. Тэгээд үүсгэж биш. Тэгээд яг ингээд би үнхээр хайсан хүн авснаа тэр хүний хандаа үнхээр сайн сурч автлаа ингээд явахгүй гэрчил 2 жил гарна гэл тий. Бэж бас бүхнийг ингээд сурах гал нэг хичээгээл явдаг гэсэн. Хүмүүс гэрийнхэн ч юм уу тий одоо нэг мөнгө олохгүй чинь ингээд тэглээгээл тэгсэн гэж цагнаагүй яваад тах ингээд загнах юм хүүд байсан л аа бол тэгээд сүлд яаж яг намайг ойлгоод хэлцгээсэн. Тэгээд яаж яг нэг одоогийн ч юм уу тий манай дараагийн үеийн хүмүүс ч юм жоох айгу хурдан жоох шатраад байгаа. Удаан хугацаанд ч юм уу ингээд яг нэг юм сураад яваад нэтрээгээд нэгтгэж чадахгүй. За шууд нэг дээр нь оройд амиг гарах гэсэн. Тийм айгу тийм болсон байлээ. Эсвэл би тэргээр хэлээд өөрөө би ингээд авчиж байгаа тийм бодлоо. Алсан тэгвэл өөрөө ерөөсөө сураагүй бидлэг яг тухайн өдрийн салбарт юм байхгүй. Скул туршлага байхгүй ч юм. Яаж яг 1-2 жил сурч туршлага сурах хэрэгтэй. Тэгэх юм бол хуваараа өөрөө юм хийх арай илүү хялбар. Тийм нэг сатчихсан илүү болж байгаа. Одоо л яг тухайн тийм санагдсан. Яг хүн дээр юм сурч байхдаа нөгөө нэг манайх нэг буруу алхад идэв юм лээ. Би өөр дарагдаад байж юм уу энэ намайг зараад байна гэдэг тийм байна. Тэгээд ингээд ус сурч байгаа ингээд ах мейкап сурч байгаа дандаа нэг суйл тавих ч юм уу тэгээ за эсвэл дандаа толгоо гоон гэсэн чинь тэр нь ерөөсөө нөгөө нэг тийм ингээд нүдээр харахад зүгээр нэг юм суугаад байгаа юм тийм бол биш. Би тэр мөчн одоо чинь гараараа тэр хүний толгой
толгойн процессын мэдрэх ч юм уу те нөгөө нарийн бас ингэ юм уу үсний процессын мэдрэх ч юм уу ингэж ч юм уу тэгэл ус хатахад хүртэл ингэ зүг буруу хатах юм аа хүртэл ингэ сурах ч юм те за тэгээд мейкаптер гэмчээс суур тавингууд суур амар чухал гэдэг би тухайн хүний арсыг судалсан юу нэг хэлбэр арга сантамын хүртэл ингэ давхар судалж ярьж байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс нэг хэлгүй юмнаас юм сурчин гэсэн бодлого зүгээр зарагдаж юм амар өмс бодоод идэв санаа. Сүлээд одоо зүгээр өөр дээрээ жишээ бодоход над дээр одоо ингээд стартсан бол даалтаж маалтаж авах байгаа байхгүй. Тэнгүүд яг нэг тэтрийг зүгээр ажиглан бод. Тэг хандаад байгаа. Нэр нь юм байна. Өөр гэдэг нэг дуртай магтсан хүмүүс чинь яг нэг үнэхээр одоо би мейкап дуртай гэдэг гэж байгаа хүмүүс байна. Бас арай өөр хэлдэг юм лээ. Яаж яг тэр хоёр хүнийг ялгаашгүй харагдаж байгаа байхгүй юу? Дуртай хүмүүс ингээд нэг сэв сурахаар хажууд ингээд хараа асуугаад хийгээл те. Тэгвэл нийтээс ингээд юм зүгт хайгаар судлаа. Одоо ч нуул ингээд бүх юм амар болчихсон шүү дээ. Тэгэж юм байна. Тэгэхээр яг эцсийн дунд угаасаа хүн дуртай юм аа л олж чадах юм аа л тий. Ерөөсөө чи өөрөө хүссэн үсэг ингээд баг нойр чинь ч хөрөхгүй ажиллаад байх юм шүү дээ. Тийм, бүр яг л тэгдэг болчихсон юм. Тэгээд ингээд уцмаар цахадаа ухтаад ингээд температур ч юм те. Тэрийг хугацаач ингээд бодлохгүй мейкап юм аа гэдэг. Өөрийн мэдгүй ингээд Instagram дээр хугацаач ингээд гоё мейкап чинь ингээд үзэн чаалаа. Хабраа гэж хэлсэн. Тренд юу н хэрэг судалдаг вэ? Байнга ингээд трендийг мэддэг байх шаардлагатай байдаг уу? Яадаг вэ? За ер нь бол трендээ мэдчих бол бас амар хотроо биш. Бидний салбар чинь өөрөө нөгөө байнга хөгжиж явахгүй бол шууд нөгөө одоо юу барахад нартаг хүмүүс сүүлийн оны тренд тэг тухайн оны хавг тренд ямар хөө одоо шийдвэр хэлбэр дүрс юу бодож тэрийг амтгал тэрийг тэрнтэйгээ гоё үйлдэлээс явж явах бол тэгэхээр байнга хөгжиж байнга суралцж яах гэсэн үг юм. За одоо нөгөө бидний мэдж байгаагаар ингээд сүүлийн үед айгүй кинон дээр бас стайлинг гайгүй хийдэг болсон байна. Монголд тэ одоо бүхэл төрлийн том телевизийн контентууд бүгд стилисттэй болсон байна. Одоо яг нөгөө мэрэгжлийн үнийн үүднээс харахад яг энэ салбар ингээд стилистгүй ерөөсөө яваад байна. Энэ нь яг болохгүй байгаад байгаа нь харагдаад байна гэсэн нэг тийм салбар байдаг уу? За одоо гэхдээ ер нь бас хацсан байг болсон. Би нэг зэрэг гэж бодсон энэ зураг авалтуудад бичсэн дэлгэцтэй явдаг. Тэгээд Canon дээр би нэг ганц хоёр удаа явчаад Canon нэлээд хүн санагдаад ганцаараа бас амин ядгаад тэгээд би яг ч гэмээр явахгүй гэдэг. Тэгэнгүүт чинь зураг авалтууд мартад зарим газрууд ч одоо юу гэж юм авах утасны ч юм уу те сквад одоо юу гэж гоо сайхны бүтээгдэхүүн бодлуулдаг ч юм уу одоо энэ байгууллагууд ажиллаж бодоход маркетинг хаваа зураг авах юм дээр нэг ашиглахгүй зүгтгүй байсан. Тэр дээр бас яг үнэхээр бас стилист амжилт хэрэгтэй байдаг. Хандаад гэсэн. Тэгээ одоо тэр харьцангуйгаа аваад штэ. Тэрний ач холбогдлыг аягүй юм ойлгох шүү дээ хүмүүс. Тийм. Тэгэнгүүт яаж яг ингээд стилисттэй те ингээд мэрэгчлийн ингээд мейкап артист ч юм уу яг мэрэгчлийн хүмүүсийг ингээд мэрэгчлэрээ тэр нь чинь яг нэг тухайн одоо хийж байгаа юм да мэрэгчсэн хүмүүс байгаа ш. Тэгээд тэднэр чинь нийтэд хийхээр хийж байгаа бүтээсэн ч гэсэн те нөгөө нэг реклам, видео те контент ингээд хамаагүй шал өөр ингээд аягүй гой гачиж байгаа юм. Тэгэхгүй болохоор яг нэг юм стилист байхгүй ч юм уу байлаа гэж бодоход тэр ингээд амар юм жоохон дутагдaltaй ч юм уу эсвэл аягүй мөнгөгүй нэг тийш хандаад. Тийм гоо хүн сонирхоод очих нь гоё биш те. Гэтэ анхаарлыг татахгүй. Тийм болчихтой хатаад. Загварын салбарт загвар гэж бас ярьж болохгүй байна. Бас бүхэл салбарт те стилист гэдэг хүн арт директор бол хэрэгтэй байна. Зайлшгүй. Тэгээ Монголд болохоор энэ төрлийн мэргэжилтэн ингээд олон байдаг уу? Эсвэл бол жоохон дутагдaltaй байдаг уу? За ер нь нэг гарын 10 багтахад тэр л багтаад өчөөх юм. Дандаас нэг манай дизайнерууд маань хийгээл явдаг. Тэгээд тухайн одоо яг ямар хөө контент ч юм уу ямар хөө одоо юуны реклам бэ гэдгээс хамаарат тэр хүмүүсээс ер нь хамгаалаа энэ нэг юм юм дээр ажиллах зүгээр дээ ч юм уу те тэгж айгу
энэ дээр бас давхар энэ дээр бас давхар ингээд нөгөө image maker гэж бас мэрэгжилээ. Гэхдээ image maker одоо styling хийж байгаа хүмүүс бас амар холцолоод идэв. Одоо жишээ нь зүгээр ингээ энгийн хүн одоо celebrity од биш те. Энгийн хүн ингээ өөртөө image maker ингээ авахыг хүсэж байгаа одоо өөрийнхөө карьерийг ахиулах юм бол ч юм уу те. Гэтэл одоо тэр хүн шал өөр ингээ арт директор хүнтэй холбогдчихдаг. Тэр нөгөө арт директор хүн болохоор нөгөө хүнээр чинь дамжуулж ингээ бүтээлээ илэрхийлэхийг хүсээд байдаг. Гэтэл нөгөө энгийн хүн болохоор яг л одоо хуйлч ч юм уу те хувь хүнийхээ стайлингээ бүрдүүлэхэд ингээд жоохон нөгөө бас яг хэлсэн шиг салбартаа жоохон өөр байгаа те тэрийг бас их судлаж хүмүүс манаас очих хэрэгтэй юм шиг байна. Тэг үйлчлүүлэгчд өөрсдөө бас нөгөө хандах яг юугаар зөв болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд бас нөгөө өөрөө яг ямар хувь хүн бэ гэдгээс хамаарат бас яг team стил хийхийг одоо стилистэр ч юм уу те очих хэрэгтэй. Тэгвэл болохоор одоо юу гэх юм өөрийнх нь стил таахгүй нэг арай өөр нэг юм сонирхдаг юм бас байж болно шүү дээ. Тэгчингүүтээ одоо бүр ингээд агуу юм дараахан одоо эсвэл Америкийн тэмцээр минималист төв байх туртай хүн дээр эсвэл очичаад үгүй юм нэг таахгүй юм шиг юм уу. Эсвэл нөгөө хүн бацсан шиг юм хийж өгөхгүй байна гэдэг бас нэг жоохон буруу үйл ойлголт юм. Гадаг талтай байна. За одоо яг одоо хувь хүний чинь тал руу орё гэж бодож байна. Сумка болохоор веган хүн тий одоо бэлдсэн үү? Юу байгаа юу? За тэгэхээр одоо веган артист хүний яг бүтээлд нь энэ талынхаа зүйл шингэдэг болоо яадаг бол? За миний амьдралын өөрийн маань юм аяг хөвшилсэн нь веган. Тэр нэг гоё веган юунууд услаг хэлмэл агуу тийм юм гадагцсан материалууд дахин болсон. Тэгээд байгаль юу юм. Тэгээд тэрнээс агуу гоё байгаа. За тэнгууд би одоо жишээлбэл өөр бас яг мейкап амьдралынхаа юм дээр ч гэсэн илүү юм бас тийм хэмжээ хичээдэг веган тийм минимал хата байх гэж хичээдэг. Тэгээд мейкапын бодогч юм эсвэл импортаас идэрч юм бол бас агуу энэ дээр агуу туршилт хийдэг байхгүй. Тэгээд тэр нь жоохон бас надад амар санагдаад байдаг. Тэгээд одоо сүүлийн үед бас нэг гоосан бүтээгдэхүүний эсвэл skin care ч юм уу заавал орчнaalгуудыг бүр аюул судлаж хараад байдаг болсон. Тэгээд тэгвэл бас нэг хүний арьс чинь өөрөө нэг ямар ч юм фильтр нэг шүүлтүр байдаггүй. Тэгэнгүүт одоо хүн арьсандаа нүүрэндээ ингээд юм төрхий штэ. Тэр нь ингээд шууд одоо 30 секундэд шууд хүний зүрхэнд хөтөг байгаа байхгүй юу? Тийм амар хурдан нөлөө үзүүлдэг. Бид нар амаараа хоол идэхэр чинь хоолыг чинь илэг мэлэг ингээд давхар ходоод ингээд шүүдээ явчихдаг шүү дээ тийм. Тэгэнгүүт арьс ерөөсөө тийм шүүх боломж байхгүй. Шууд тэгээд цуснаа хүрнэ тийм. Тийм учраас айлалах нөгөө нэг орч найрлага нь амар сайн харж химийн найрлага багтай. Айлалах одоо цэвэр хөнгөлөг байгалийн гардаг зүйлүүд хэрэгж байгаа үүдүүд санагдсан. Тэгвэл ер нь жоохон бас аюултай юм байна. Үсэндээ ч гэсэн одоо шампунь хөрхлэй гэж боддог тийм. Тэдрэг бол орчнaalаа манайх чинь таадаггүй. Жаа харж хэрэгтэй юм лээ. Тэгмэд би одоо будагнаас ч айлалах юм веган юм хэрэглэх билүү. Тийм ба тий. Тэгэхээр одоо за яг хөө ингээ хувь хүн бол өөрийнхөө хувийн арьс арчилгааг бол ингээ веган ч юм уу те органик бүтээгдэхүүн ингээ хэрэглээ авч болж байна. Гэтэл одоо яг артистик ингээ бүтээл хийхэд чинь одоо бүх мейкапын бүтээгдэхүүн те тийм байхад боломж юм байд юм уу? Харин тэр нь агуу хэцүү тийм болохоор би амар хэцээж ингээд байгаа байхгүй. Нөгөө одоо гоё гарстай тийм нэг юм замна артист юм хэд ч бас нэг юм хүчтэй ингээд гоё юмуд амар хэрэг болдог. Тэгэнгүүт тэр болгон бас веган байж чаддгүй. За эсвэл хурлаа гоё веган юмнууд нь бас Монголд ингээд төдийлөн илтгэх биш орж ирлээ гэж асар өндөр үнэтэй байх чинь. Тэгэхээр би яагаад чаагүй зарим ер нь ингээд зарим холилдсон л зарим бодог юм бол тэгээд веган биш юм байдаг. Тийм. Гэтэ хосуулж бас одоо юу гэж анташ яа etc. аюу гоё том брэнд бас аюу юу болоод байгаа. Нэг cruelty free non-toxic юм байна гэдэг тийм. Аюу гоё юм болсон байлээ. Тэгээд юу бол ингээд хайлаа хэрэгтэй. Ямар өдөр болгон тэр хүний арьсан дээр тэрийг бол туршихгүй юм чинь тий бас. Тийм хэцүү байхгүй юу? За одоо бас хувийн талаас нь асуу гэж бодож байна. За тэгээ энэ талын
одоо мэрэгчлээ ажилтай болохыг хүсэж байгаа хүмүүс бас сонирхож магадгүй ингээд давуу тал, сул тал нь юу байдаг вэ? Яг энэ төрлийн ажил хийхэд артист байх амар гоё юм. Яг уран зураг хүсэж юм уу? Энэ стресс багтай. Яг хүнтэйгээ буруу ойлголтой эсвэл нөгөө нэг ингээд одоо хүсэж байгаа бодлыг гаргаж өгчихгүй ч юм уу те. Ингээд хийх хүч үйл ажиллагаанд аяг гарч марч юм. Хийх юм дээр хүмүүс жоохон стресстэй артист юм байна. Тэрнээс одоо чинь заримдаа ингээд баг стресстэй нэг хол бодол юмэр санагдах ч юм уу те. Ингээд нэг юм хүмүүс бас байдаг. Тэгэхээр ер нь уран бүтээл ингээд хийж байгаа гэдэг утгаараа ер нь бол нэг юм гоё юм аа. Тэгээд дараад нь ингээд хийсэн бүтээгдэхүүн зураг урьдчилаа тийм ерөөдийн тент ингээд самбар тэр зураг мөхтөр ингээд гарч байгаа аюу гоё. Нэг юм мэдрэмж нь аюу гоё. Харин яг ингээд хэцүү мэдээж байгаа усан цагаар хөл дээр зогсдог. Заримдаа ингээд одоо чи гэрэл байхгүй янз бүрийн хүн хэцүү нөхцөл ингээд одоо хүн бодож шаардлага бодол гардаг. Тиймэрхүү хүмүүстэй хөл дээр удаан зогсно. Заримдаа ингээд нуруугаар бас ингэж аах ингээд нангас хандлт мандалтаар суулгах чад тийм ийм бодол хийж байгаа. Өөр ингээд жоохон бүгдийг шаардлага гардаг аахгүй. Тэр ингээд нуруу муу жоохон өвдөн. Нэг тэр шилжиж байгаа асуудал юм да. Тэр л нэг сүртэй юм гэсэн төрлөө бол харсан баг. Өөрийгөө хамгийн гол нь процент хөгжүүлээд нэг скил өөрийнхөө скилийг процент сайжруулах бол проблем асуудал маань өөрөө багасаа л гэж. Өөрөө сайжраагүй байх юм бол мэдээж нөгөө үйлчлэгчтэй голдод эсвэл үйлчлэгчтэй юм нэг юм гэх юм. Тэгээд тэндээ тэгээд сэтгэлийн хатуу сонсч чаддаг бол чага ч юм уу эсвэл ингээд хэцүүтэй. Анхны сурцах үедэр тийм проблем зөндөө болж байгаа юм чинь. Тэгээд үйлчлэгч чинь бол амар хэцүүштэй ингээд нэг талаас нөгөө мин барьсан л гэсэн үг. Яс мэднэ би үйлчлэгч ингээд дургуун хүн бол шууд миний хэлэх аюултай. Тийм болохоор тэр хүмүүст бол анхнаас нь бүр яг бүр сэтгэлээс тарьж эхэлдэг байхгүй юу? Одоо таа хүнээ яг юу хүсэж чинь, яг яадаг гэдэг үү, яг юунд явах гэж чинь, яг ямар зорилго, ямар бодол хийх гэж чинь. Гэхдээ тэр хүн өдөр тутамдаа хэрэг зам боддیں۔ Тэ нэг боддгоо хүн бас ингээд бактер бодоход тэр хүн таад гэж чинь. Тэгэнгүүт зарим хүн чинь ингээд агай гоё Европын гоё бодолтой зураг авчирдаг. Тэгэнгүүт антаа мараг гэсэн ингээд шалуур яг тэр бодлыг хийгээд хүн бол тэр хүн мэдээж тэр зураг шаардахгүй. Тэгэнгүүт тэр чинь энэ бодол биш вэ гэх чинь ингээд иймэрхүү зөрчлөлт үүсдэг. Тиймэрхүү зөрчлөөс өөрийгөө хамгаалахын тулд өөрөө агай сайн мэдрэхтэй скил сайн байх хэрэгтэй гэсэн. За тэ та ийм үедээ таны одоо хэлбэр төрсөн юм байгаа учраас энэ хүний чинь хэлбэр төрсөн юм байна тэ. Тэгэнгүүт танд ийм бодолд чинь би танд жоохон иймэрхүү бодол одоо иймэрхүү өнгө нэмээд өгч юм уу тэ. Эсвэл контрол гэж хацгаад үгүй ингэж танд илүү гоё харагдана гэдэг ойлголтыг анхнаас нь амар гоо сайн ярьдаг бодол бол агай хэлбэр. Тэгэхээр өөрийгөө амарсан хөгжүүлсэн хаад болж байгаа асуудал баг. Хувийн бэлтгэлээ сайн хийхнэ манайхаа. Ер нь давхар жоохон нэг философи талын хүмүүс болно шүү дээ. Тэгэхээр тийм давхараас нэг тийм хүмүүс сэтгэлзээ өдөрж байгаа асуудалсан хаад юм уу шүү бас харилцааны сайд амар сайн. Тийм шүү дээ. Одоо нөө угаасаа ингээ өөртөө амар ихтгэлгүй хүмүүс идэв шүү дээ. Ингээ ямар ч гоё хувц өмсөөд үсийн гоё тасаад гоё мейкап хийсэн ч би угаасаа л тэнэг харагдаж байна гэсэн бодолтой ч дээ. Тэгэхээр яг нөгөө сэтгэл зөө гэдэг нь тэн дээр харагдах тийм. Одоо тэгэл дизайнер тэ стилист хамгийн түрүү сэтгэл зүйтэй ингээл ажиллах шүү. Тэгэнгүүт тийм нэг авчиж гэсэн бүр яг тийм байгаа. Одоо нэг ийм яриа гэдэг. За тэр яриа болохоор ингээд одоо ингээд сүүлийн үед ингээд хүмүүс ялангуяа ингээ артистик төрлийн хүмүүс бид нар ингээ өөрсдөө хийсэн зүйлээ бусдад ингээ харуулахыг хүсдэг ээ. Тэгэхээс өөр угаасаа бусдад таниулж тэ үзүүлэх гэж тэр их олон жилийг зарцуулж тэр олон хоног нойргоо явж ингэж ирсэн учраас ингээ үзүүлэх хэвээр. Гэтэл нөгөө талаасаа ингээ тэ одоо инстаграмаар ингээ олон дагаж авахын тулд ч юм уу өөрийгөө рекламдах гээд байна гэж бас хүмүүс бас хараад идгээ. Энэ тал дээр бас жоохон тодруулга хийчих өгөөжээ.
гоё төрөл болчих юм даа. Энэ яг нэг зүйлийг харах хэрэгтэй авчтай. Нэг нь болохоор яг жоохон commercial те маск гэдэг харуулж байгаа юм хийдэг ч юм. Тийм болчтой. Маск яваад. Яг тэрний яг зэрэг нэг өөрийн бизнесийн карьер талаас чичж байгаа юм л да. Тэгэнгүүт бас өөр зүйлийг бас бид ингээд харуулахыг хүсэж штэ тий. Тэгэнгүүт миний хувьд нэг тэр болсон даашаа болоо гэж тэгэхээр хэвчээ бид гоё хийж тавь гэдэг гоё чиг санаа юм өгчиж гэдэг тийм ажил шүү дээ. Чи ядаж дараад ингээд харсан хүмүүс ингээд чиний юм боо харсан ч гэсэн үзүүлэлт авах шүү дээ. Тэндээс нэг ч гэсэн гоё санаа идея авч ч юм уу. Тийм үлдэх юмтай байх илүү сайхан. Тэгэхээр одоо нөгөө орчин үеийн ингээд бүх юм ингээд маркетингтэй байдаг болсон. Тэхээс үгүй аргагүй тий. Ягаад гэвэл энэ чинь бидний ингээд яг ялангуяа арт төрлийн юм урд нь хичнээн мянган жил хүмүүс ингээд дахин дахтаа хийсээр яг шин зүйл гэдэг юм байхгүй болсон. Тэгэхээр бид нэр урд нь яг хин нэгэн дэлхийн хаа нэг үнцгтэй энийг бол хийж байсан. Гэтэ бидний одоо энийг монгол хүн хийж аваад ч юм уу тэр утгаар нь ингээд маркетинг хийхээс өөр аргагүй хийдэг. Тэнгүүд ингээд зарим ойр тойрны ингээд одоо мэрэгжил нэгтэй найзууд нь ч юм уу те энэ нэг маркетинг хийгээл ингэсэн шүү дээ бараг амар бизнес хийх хөдөө гэдэг ч юм уу те. Нэг тийм хандлага бас жоохон байдаг юм шиг санагдсан надад. Харин тийм тэр бас яаж яг давхар явагдаад байдаг юм шиг те. Гэтэ угаасаа өөрөө хэрэг ингээд сэтгэл гой хийгээл угаас нь болохоор чинь ингээд хийгээл тэрийг ингээд гой ингээд өөрийнхөө юм хийгээд тавиад архив шиг бас Instagram гэж байгаа тийм юм бас болчихсоохгүй тийм. Тэгээд байгаад аяанда угаасаа үсцээсөө одоо жишээ баг хүмүүс нь баах ч юм тийм. Тийм ч санагдсан шүү. За одоо нэг артист хүмүүс болохоор ингээл ер нь бол шууд ингээ өөрийгөө олно гэж байхгүй шүү дээ тий. Маш олон зүйл хийсний дараагаар нэг за би энэ төрлийн стайл руу явсан дээр юм байна гэдгээ олдог шүү дээ тий. Чиний хувьд болохоор ингэж одоо хэр олон ингэж өөрчлөгдөжсэн бэ? Одоо ер нь юун дээр тогтсож байгаа вэ? Юу одоо илэрхийлэх зорж байгаа вэ? За одоо баг өөрийгөө ослоо баг хэдэн жил явсан гэдэг. Гэхдээ ерөнхийдөө бол 10 жилээс тэр өдөр нэг андар ингээл бүгд. Тэгээс би яг өөрийгөө зааварчтай нэг 10 жил мэдээж авахта. Тэгээ би ерөөсөө ирэх гэсэн бүр намайг гахалдахгүй үед чинь яг дизайнер байсан юм шиг яг мэрэгчлээ хүлээж авах ховор зүгээр ойлчин болно гоо тэгээ зүрсээр аваад яг өөрөө хүснээрээ яг өдөө хүртэл яваад би нэг сурахтай байна. Би инглиштэй байна гэж тэгээ дизайнер сурсан юм гэж би стилист авах нэг юм бүртгэн байсан байна гэж. Тэгвэл гэрих бүр гайхаа. Үчигчээд юу хийе яваад байгаа юм гээл тэгээ. Тэгтээ яг энэ нэгний өөрөлдөн ингээд яг ингээд хүмүүс талаар зарим нэг цаг хугацаа амар алдаад байна гэж бас бодоод байдаг. Тэр чи өөрийгөө одоогүй байгаа бол бүр сургууль төгсөх чадахгүй юм байна зүгээр тийм. Өөрийгөө яг нөгөө олоод дуртай юм аа яг олоод явах нь одоо хийдэг хэлбэр болно ядаж чинь ингээд л чинь нөгөө утга учиртай зорилготой одоо хүн болчихсон чинь утга учиртай. Зүгээр нэг урсгалаараа аав гэж зааж өгсөн мэрэгчлэр зүгээр л мөнгө олох хэрэгтэй ч юм уу те. Ингээд нэг скол байна хаяг тул ингээд амар хайр гоё ганц амьдрах амьдрал дугуй уулж болсон гэж аахгүй. Тэгэхээр өөрийгөө олтол ерөөсөө нэг тийм цаг хугацаа алдчих чинь яваад гэж гоо. Чанд юу гоё санаж чанд гоё таашаад өгдөг юм байдаг шүү дээ. Тэрийгээ олцоо юм хийж үзээд байна гэхгүй. Тэрний үр дүн хамгийн гоё юм дээ. Юм хийгээ яваад хахад юм захтай гэж ярьдаг шүү дээ. Жохон гэдэг ингээд сураад мэдээд яваад байдаг. Би ч одоо ингээд стилист авсан ингээд техник өөртөө одоо ингээд мейкап хийдэг болсон байх чинь ингээд үсэнчдэг болсон байх чинь. Тэгээ олон юм ингээд хийгээ сураа яваад байгаа байхгүй. Тэгэхээр сайн гоё. За одоо сүнхэ болохоор өөрөө яг дизайнер суурьтай байж байгаа стилист болсон. Гэтэл ингээ ямар ч ингээ суурьгүй те ямар ч ингээ хувцас ойж үзээгүй ч юм уу те тийм эсвэл бол ямар ч арт төрлийн одоо мэрэгчлэр сураагүй шууд стилист болвол хэцүү юу? Чиний бодлоор ямар вэ?
За ер нь нэлээд хэцүү. Яг зураачд бол болоход арай төхөн гэж магадгүй. Яг зүгээр гэхээр нөгөө судалж мэдээж ахын масрах гэдэг давхар одоо өнгө гэхэд тусдаа бүхэл өнгөний хичээл байгаа шүү тий. Тэрийг ингээд мэддэг байх шаардлагатай болчихж байгаа юм. Тэгээд бас хүний атомын хүртэл бүрээс мэддэг болчихж байгаа. Зурж чаддаг болох шаардлагатай болж байгаа. Тухайн мэрэгжил нь өөрөө амар олон талын чадвар шаардсан мэрэгжил болохоор яаль чадвар нөгөө сурхан зөв. Сурахгүй зөвхөн чамд мэдрэмж нь байгаад явна гэвэл ер нь жоохон хэцүү. Бага мэдрэмжэн дээр тулгуурласан гэвэл гэхдээ өндөр мэдрэмжтэй байгаад ингээд өөрийгөө хөгжүүлээд явсан хүмүүсээс байдаг. Тэгэхээр бас тэгж бас боломжтой л да. Гэхдээ би чинь давхар тэр хүмүүс өөрийгөө хөгжүүлж байгаа олыг бас мэдчих харж байгаа юм. Сэтгэл эргүүлж байгаа сургуульд нь явдаг юм аа. Тэгэхээр одоо ингээд онлайн боломжтой сургууль авах юм. Эсвэл номын уншиж юм ядаж ингээд судалгаа хийгээд залхуурсгүйгээр хүмүүс амьдч хараад өөрийгөө хөгжүүлээд давхар мэдрэмжээ илүү хөгжүүлээд гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол өөр хол явах байх. Одоо барыг ингээл одоо дэлхийн хэмжээний одоо тэгэхэд чинь за одоо дуучтаас Билли Айлиш шүү дээ. Ямар сургуулийн зэрэг сураагүй гэтэл яаж юм те. Монгол хүмүүс ч гэсэн одоо эднэр одоо ямар алхах нь бүр ингээд төсөөлөхгүй амар бас мундаг ялангуяа загвар стайл талтай шүү дээ. Гэхдээ яг ингээд одоо бид нар чинь одоо яг тийм зэнжэний бодвол арай жоохон ихч нар нэ штэ тий. Тэгээд бид нарт ингээд хараад хэлэхэд ингээд яг хав та нар мундаг ингээд лаг байгаа тэр бол ойлгомжтой. Гэхдээ нэг тийм суур нэг хүмүүжилтэй хүнээс нэг үг сонсох тий ажлын ард гараад хэцүү юмыг давж туулаад гэдэг ч юм уу тий тэр зүгүрлээ ингээд сургуул ментор хүнээс асуулж авах ах тий. Яг гоо тэсгийн хүмүүс нь байхгүй бол тэгэл юунаас хинээсээ сурч тийм би миний цаатан гэж харсан багш нар бол тэгэл дандаа л лаг тийм хүмүүс байх чинь тийм сурч мэдэх яг үгээд боловсрал өгч байхгүй бол хэцүү дараагийнх нь одоо нэгсэн амархан нурах ч юм уу тийм төсөөргөө байсан шиг тийм болчих жоох. Би сонсч байсан ингээл одоо миний үед чинь ингээл сурч байхад хуцсны дизайн гэдэг мэрэгчлийг бүр эзэмшээд төгсөөд брэнд байгуулна гэж ярьдаг чи одоо хүүхдэд 10 жилдээ шууд ингээл өөрийнхөө продуктны брэндийг гаргацсан энэ төр яриад явж байгаа юм. Тийм брэнд лагтэй бүтээ яа гэдэг ш. Гэхдээ яг Гэхдээ яг тэгээд явчихаар ингээд цаашаага ингээд бүр олон улсын түвшинд гарах ч юм уу те яг тийм хол замгүй ч юм шиг харагдаад байна. Яг үнэ. Яг санаатай чи. Яг нэг батсан. Мэргэжлэгнэдээ гэж. Ер нь яг тийм ингээд харж ирсэн чинь яг анх ингээд гартаа нэг тэр хүн одоо чинь лаг гой мэдрэмжтэй тэгээ өөрийнхөө яг гой мэдрэмжээр гоё гаргаад ирсэн. Тэнгүү тэр нь эхлээд амар гоё пан гэж гой хүчтэй гарч ирсэн. Ер нь удаан явдаггүй байлаа удаан гасгүй юм. Тэнгүүд чинь яг ингээд боловсроо сураад ингээд яцсан хүн чинь хамаагүй удаан настай хийх юм байлээ. Тийм. Би одоо хараад байгаа ш. Яаж агуу тийм ижил харагдаад байна. За танай студ дээр ингээд одоо би дадлах хэмээр байна тий тусламаар байна юм сурмаар байна гэсэн хүүхдэд нээлттэй юу юм асуул. Тийм хүмүүс бол хизээ welcome. За. Ер нь бол би тийч таашсан нэг лидер хүн босс хүн afar тамаар ялгаад байдаг шүү дээ. Тэнгүүд зүгээр миний амьдралын яг хоёр амар том хоёр багшаа байхгүй тэр нь болохоор яаж нэг нь болохоор амар лидер хүн гэсэн. Яг тэр хүнээс миний сурсан бол тэр хүнээ хүмүүс нэг өөрийн ноу хаваа зааж өгчлөв ч юм уу амар буруу бодоод гэдэг өөртөө тийм биш өөрийнхөө мэдж байгаа бүх юм ингээд бүр заадаг. Тэгэнгүүт чинь заагаад хэрэг өөрөө ингээд юмгүй үлдэж байгаа юм шиг биш эсрэгээр чи бүр үлдэж өгдөг байлаа. Тийм учраас би л ирж байгаа хүмүүсттэй илүү их мэдээсээ сураасаа гэсэн би өөрөө давхар бүр илүү их ингээд бүр давхар судалж байгаа байхгүй. Тэгээд хүмүүст айлах ингээ харамгүй бүр ингээ зааж өгөө бүр ингээ амар би чийстэл гараад
илүү үздэг нөө. Тэгээд үнэхээр чин хүсэлтэй яг өөрийгөө олсон. Би яг нүгэл ямар юм ч юм уу. Үнэхээр энэ чин хүсэлтэй байсан хамаалал хизээд нээлттэй хүрээдэг. Би чатаараа ингээд маар гой дэмжиж туслаад зааж гойсуулаад. Ямар гоё юм бэ. За одоо Сунгагийн бас нэг өдрийг одоо ажлынхаа нэг өдөр ямар байдаг вэ те? Өдөр болгон өөр байдаг уу? Ерөнхийдөө яаж эхэлж, яаж дуустдаг вэ? Талаар сонирхмаар. Хатад хүний амьдрал амар сонирхолтой өдөр болгоо. Тэгээд би жишээлбэл ингээд хүмүүс ингээд өдрийн ч юм уу, сарын ч юм уу гэж амьдралаа ингээд ном планаа гаргаад амар тэгдэж надад үнээр тийм план гаргаад төлөвлөлт үнээр тийм юу болцдог. Нөгөө боломжгүй. Яг тэр өдөр өөр идэг одоо ингээд яг нэг захиалганаас миний ажлаас эхэлж байгаа юм л да. Гинт одоо гэж өдөр над руу ингээд маш нэг тийм зураг алтлаа ч юм ингээд ярьдаг. Тэнгуү чинь ингээд өчнөө хугацаанд ингээд гоё төртийн ажлыг яаж ярьж байгаа ч тэр нь ингээд хойшлах ч юм уу. Янз бүр идэг. Ер нь тухайн захиалгаас болоод манайхан ч ээжид над цагийн төлөвлөлт болохоор гинт ингээд орж ирдэг байхгүй. Тэнгуү чинь миний ажил юусэн ингээд төлөвлөх боломж авахгүй. Тэгэл огцон янз бүр болж явчихдаг. Тэгээд яг одоо нэг жоохон өөрийгөө хөгжүүлэхээр би ч бас нэг балет психиатртай явахтай байхгүй. Тэгээд одоо нэг коронавирус явчихдаггүй. Тэгээд явах тас аягүй дуртай. Тэгээд би ч нэг цагаалтай болсон шалтгаанаар бэлтгэл хийх гэж. Тэгэнгүүт өглөөд бол яалч агуу ажилласан юу албарыг амьдралаа хэвшил болоо болгож байгаа юм уу? Яг ч юм уу эсвэл одоо л гэртээ яг хийгээд байгаа юм. Тэгээд бэлтгэлээ ч юм уу хийгээд гэрээс бол гардаг. Тэгээд одоо сүүл 7-ны 3 өдрөөс хийсэн хичээл үзэж байна. Тэгээд хажуугаар нас ганц нэг цаг цаг гаргаж үздэг. Өөрөө хөгжүүлэх юм хийчихдээ. За тэгээд захиалгатай үед бол захиалгатай ажлуудаа хийгээл энтергээл хөөж уусаад тарчдаг. Тэгээд дундуур нь цаг зав гарах юм бол ойлгох юм жоох судалгаад л юм хийдэг. Тэгээд давхар найз залуудаас цаг зарцуулна. Тэгээд орой тэгэл найз залуудаа цаг гарахгүй тэгэл хуур. Everything is not hajud na sinsa хасаач нэнгүүд нөөч авчаад уцааш. Яг үндэ те Pinterest тухайл сууж байдаг юм штэ. Бисэн нэг юм атад би тэрийг хараад байгаад те өөр гэсэн оргоч гол харагдсан гоо шаа зургаа мүжил хадраа явчихсан. Энийг тийдэг. Ингэж манаа үндэ. Яа ингэ Одоо бас давхар юу санагдсан ингээд яг одоо зөвхөн ингээ урлагийн салбар биш ерөнхийдөө ингээ амжилттай яваад байгаа хүмүүсийн хартан ингээ гэр бүл нь ингээд одоо хосууд бол тий найз залуу найз охин аягүй сайн дэмжсэн хүмүүс ингэж их сайн яваад байгаа юм шиг бас санагдсан. Чамд юу гэж боддог вэ? Тэрээс томне би манаа байгаагүйсэн бол бас студент хүүгүүдээ ирэлцээтэй л үү. Тийм манаа агуу сайн дэмжсэний хүчин надад бүр өөрөө ажилтай байгаа шүү дээ. Тийм өнгөт чинь шүн араа багтахгүй студент яах гал. Тийм миний ингээд хүсэл мөрөд тэр хүн биелүүлэхэд бол маш их зүйл хийж өгсөн. Агуу гоё дэмжсэн. Мөрний угаар маш их итгэсэн. Тэгэхээр одоо чи өөрөө хуваараа юм хийж байгаа ч өөрийнхөө яг бүр ингэ явж байгаа юмсаар үгүйдээ одоо чи найз залууч юм биш маа гэхэд амар сайн найз чинь ч юм уу тий. Эсвэл одоо чи амар сайн найз хэрэг ингэ партнер ч юм тийм байх юм бол энэ чинь арай илүү хоёр дахин илүү батцтай явах юм санагдсан. Ганцаараа байх чинь юм ба. Илүү ингээл зөрөгтэй за би чадах юм байна ингээл тий. Сунгагийн яг хуваарийг нь асууя гэж бодож ирсэн юм л та ингээд загварын салбар чинь ингээд season-аараа өөрчлөгдөж явцдаг. Тийм болохоор бас ингээд
seasonаараа өөр байдгүй гэж асууж байсан чинь дөрөв бас баг хариулчих шиг болтой те. Нэг план гаргадгүй гэж юм. Тийм түрүүн нэг дээр бол бас нэр хэлэхэд нөө ямар төрөлтэй. Яаж ч гоо өөрчлөлтөд явж байгаа юм л да. Гэтэ миний хувьд зөвхөн яг фэшн дотор аахгүй юу. Мейкапын одоо сургалт гэх юм уу? Одоо мейкапын стандарт нь болохоор ерөөдөө мэргэжлийн төвшин чинь одоо 3 төвшин байгаа байхгүй юу? За тийм анхан шат, дунд шат, одоо нэг гүнзгий шатууд байгаа шүү дээ. Дунд шат нь бол ерөөдөө одоо миний ярьж байгаа фэшн төрлөө. Фэшн төрлүүд маань. За 3 дугаар шат бол ерөөдөө хувиргалт одоо кино нөгөө хувиргалтууд гэдэг шүү дээ. Одоо бүр юм хүн хэлбэрийн одоо яг түн шиг бүр нэг нүүрэн дээр нэг хүн шиг болгож амт шиг болгож тийм хувиргалтууд хийх гэсэн. Тэр чинь бол хамгийн хүнд төрөл маш олон цагаар нэг хүн дээр ажиллана. Гэсэн. Тэр чинь нөгөө хүний антаг хүртэл өөрчлөлт чинь хамгийн хүнд төрөл нэг байхгүй юу? Бид нар л бид будгаар хүний антаг ингээд засч байгаа шүү дээ. Тэр чинь бол бүр нэмэлт юм ашиглаж чинь яаж гэсэн. Энэ бол хамгийн хүнд төрөл. Минийх бол одоо нэг явж байгаа төрөл нь бол 2 дугаар фэшн загварын төрөл. Өөрөө яаж байгаа нь фэшндээ хайртай юм чинь эндээ байгаа тийм ээ. Зөв. Тэгэхээр би бас сая нөгөө нэг Netflix-ийн Glow Up гэдэг сериал үзсэн бүр яг нөгөө чиний ярьжсэн төрлийн байл та ингээл хувиргаал янз бүр юм болгоод тэгвэл яг юу юм бэ гэж ойлгож болох ингээд жишээ нь дизайнер хүн бол ингээ бүр эцсийн зорилгоо нь ингээд за ерөнхийдөө өөрийнхөө брэндийг гаргах ч юм уу юм зорилготой энэ төр байгаад идэж яг янз бүрэлтэй. Тэгэхээр ерөнхийдөө ингээ мейкапаар явсаар байгаа сүүл рүүгээ ингээ ерөнхийдөө юм дүр хувиргалт руу орох сонирхолтой болчдөг. Янз бүр. Янз бүр гэдэг юм билээ. Зарим нь бол яг тийм болчт юм билээ. Зарим хүмүүс ч бүр анханасаа тийм хувиргалтай өдөртэй хүмүүс байдаг. Миний хувьд бол би ерөөдөө бол яг хувиргалт зүгээр сонирхолтой гэхдээ би фэшндээ илүү бүр амар хайртай бүр илүү дуртай. Ингээд фэшн дээр бүр ингээд салатай галзуурал гэсэн будгаараа гэсэн юм тавиал ингээд яаж яах юм амар чаргал. Гэхдээ ерөөдөө нэг яг 3 дугаар төрлийн бол хүн ихний бас амар сонирхолтой салтай. Орчдог ч хүмүүс байдаг юм билээ. Зарим ч бол бүр анханасаа л ячдаг. За фэшн бүр амар дуртай хүмүүс байдаг. Фэшн дээрээс гардаг юм билээ. Монголд бас нөгөө кино урлаг, жүжигний төрөл ингээ илүү сайн хөгжүүл бас тэр 3 дугаар төрөл нь бас хүмүүс илүү бас дуртай болох бах тий. Магадгүй. Одоо л гэдэг нэг зүгээр одоо ингийн тий инээдний скол зүгээр нэг мас бол зүгээр одоо шингийн нэг хүчтэй дараалалчдаг байхгүй. Бүр яг ингээд хүнд төрлийн ингээд цус нүчтэй ад үдтэй ч юм тий. Бүр яг хүнд төрлийн кинонд бүр яг тэр хавуулт стратегисэн ш. За подкаст маань ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Одоо гэдэг чи намаа яг дизайнераар сурч байна. Би болохоор загварын соёл практик гэсэн мэргэжлэр хичээл авч байгаа. Тийм. Тэгээ яг дизайнер. Тийм. Тэгээ нөгөө илүү нөгөө нэг бараг нөгөө урлаг судлаач шиг байхгүй юу? Загварын судлаач болж байгаа. Вау. Тэгэл энэ чи ингэдэм бэ? Дизайнер гэдгийг италиар стилист гэж нэрлэдэг юм байна угаасаа. Ямар сони. Тэгсэн чинь ингэж нөгөө нэг одоо Европын хувьд болохоор ингээд дизайн гэдэг юм бүр гарсаар байгаа угаасаа дууссан. Шинэ дизайн гэдэг юм байхгүй шүү дээ. Шинэ хувцас зохиож байгаа юм гэж байхгүй. Одоо юу гэж юм гэхээр зүгээр дандаа стайлинг л хийж байгаа шүү дээ. Урднаас юм дээр ажиллал тий. Тийм болохоор стилист гэж нэрлэдэг болсон юм билий. Ямар сонирхолтой юм нэр нь тийм дээ. Харин бодоод исэн чинь бүр нөгөө 3D технологи биш бол тий. Хүсэх шинэ юм хийж хийхгүй байна чинь. Одоо ингээд харалтаа ингээд оюутан байх үед ингээд дээр бидээс шиг тийм бүртлээ хоо гэсэн ингээд тий. Мөнгө тавтан дизайнер тийм бүтээлээ гарахгүй байгаа зү. Тийм. Одоо манай тийш бас яалчгүй. Хавуу юу гараад дууссан. Тэгээд бас үжинд очичоод байна. Ааха. Тэгээд одоо тэгээд хооронд нь хойлцож нийлүүлж тоглож.
Би нэг гоё асуулт оллоо. За одоо ингээд бүх ингээд зүйлүүд ингээд нано технологи дээр одоо суурилж байна тий. Одоо хувцсны хувьд гэхэд чи ингээд ямар ч хувцсгүй ойдог, ямар ч ингээд хайчгүй лазераар ингээд зүсээд эсэгчдэг ч юм уу тий. Бидний ингээд яг энгийн хүмүүстэй би чинь мейкапын талаар ерөөс нэг сайн мэдлэггүй, ийм хүмүүсийн мэдгүй ийм шинэ технологиудаас мейкап дээр, усан дээр гарч ирж байгаа юу? Ер нь бол улам л илүү хэлбэр болоод байгаа л та. Одоо шийдвэл сормос ч юм уу тийм. Тийм цавгаар нах уу одоо зүгээр шүү сормостой. Шат ингээл тавиал тэрийг хуулаад авчихсан дараад нь. Чиний амар хэлбэрээр гарч байгаа. Гэхдээ амар хэлбэрээр гараад нүүр бодлон дээр бол хизээч одоо юу гэж юм лаадраар зүчтэй орчим одоо нэг тэрүүн шиг хизээч одоо юу ингээл одоо нэг хив шиг юм байна гэж аахгүй. Таны бодол захангаас хүнд ингээд цац шиг өгдөг юм бол хизээч өсөж би болох гэж би хардیں۔ Угаасаа боломж байхгүй яа тэгэхээр хизээч одоо нэг хүн чинь хизээч нэг хүнтэй ингээд тавтаж дүүртэй. Хоёр өөр шал өөр тэгэнгүүт хизээч тэр хүн таашин тэр гэдэг юм ингээд цагаан ба ингээд яаж явуулаад хизээч одоо тийм массын хэмжээнд тэмдэглэн цагаан бүтэх боломж байхгүй. Хүн болгоны атом арагаас бүтцэн тэр өөр одоо ингээд өдөр тутмын нэг хүн болгоноос өөр ингээд сүрч байгаа чинь тэгэхээр өөр бүтцэд зарим гал гахтлан болсон сайн тэгээд бүх юм шал өөр тийм болохоор тэр бас дахин татчихгүй бүтээл тэгэхээр яг цэвэр бидний өөрсдийн гараар бүтээгдэх робот орлох юм уу тийм үгс гэхдээ нөгөө нүүд бодож ч юм уу бас нөгөө emotional гэдэг хэрэгтэй учраас яг робот бас тэр зөвхөн хүн гэдэг бас хэцүү. Угсаа нөхөж чадахгүй энийг бол зөвхөн л хэлүүлж чаддаг. Тэгэхээр нөгөө сая коронавирус гарсантай холбоотой ингээ маш олон мэргэжлүүд бол угаасаа нийгмээс шахагдаж гарнаа. Тэрэнд бол ингээд хид хідэн мэргэжлүүдтэй ёстой робот нөхөж чадахгүй гэдэгт орж ирсэн. Тэгэхээр яг юм мейкап стилист гэдэг хүний мэргэжил байх юм байна л та тий. Одоо л ойлгож байна. Барын мэргэжил тал тий. Хизээч ингээд өстөж өгөө болох юм уу? Эсвэл робот нөхөж юм уу? Тийм байхгүй. Одоо энэ хүн хэцүү цаг одоо артист бид ажиллахгүй бас байхгүй л байна. Тий, ажилтаа л завгүй л байдгаараа л энэ дээр өстөм. Тий, байдгаараа л хүмүүс ингээд гэртээ сайхан амраад таргалаад ингээд сайхан тийм байх юм. Тэнгүүч ингээд гэртээ жамччихгүй ингээд асаа игээл гайхаад тий зогсчихъя. Мэргэжлийн ингээд хүний зүгээс одоо хүмүүс айгүй пластик surgery-нууд хийлгэж байна тий ингээд одоо бүр хамгийн наад захаа нь ингээд контур шивүүлээл хөмсг шивүүлээл гэлтэй яг энэ нь одоо зөв юм уу буруу юм уу яах ёстой юм болоо. Ер нь бол пластик асуудал бол жоохон дими яг мейкап хий ер нь өмнө ч гэсэн даагүй байна. Тэгээд мейкап хийх бол хүмүүс бол тэрийг зөвлөд байдаггүй. Хөмсөг шүүл хийчихсэн контур тэгээд сормоос хөтлөх. Эдгээр болохоор хүнийг нөгөө тийс өөр одоо нэг чамаас шал өөр юм төрхөөр гарч ирэхээс гадна одоо чи шивцэн хөмсөг гэхэд бодоход тэр хувирал авдаг байхгүй. Тэгээд дээр нь чинь нөгөө юм амьгүй харагддаг. Тэр чинь нэг ингээд шивээд чинь арилахгүй зүйл учраас тэрийг ингээд бодлоор ингээд өөрчлөхөд илүү өөрчлөлт авах болчдөг. Тэгээд тийм болохоор ер нь бол дими. За өдөр тутмын нөгөө бодхасаа залхуураад ч юм уу дээ эсвэл би будаж чаддгүй гэж шивсэн байдаг. Гэхдээ тэр нь нөгөө илүү нэг юм надраал гоё юм айтай юм үзчихдэг. Жохон юм амьгүй талдаа болгочдөг. Хөмсөг гэх юм жишээлбэл цаанаа юм орсон хартаад юм агаартай харагдчихдаг аахгүй. Тэгжиж энэ чинь нөгөө нэг юм наа цаана хөдөлгөөнтэй амьтай илүү гоё харагддаг. Антай чинь өөрөө нэг юм стикл төрүүлдэг илүү гоё мэдрэмжийг өгдөг шүү дээ. Тэгэнгүүт энэ пластик хаалгааны химэл юмуд чинь таны нөгөө нэг хим хүнд юм нөгөө мэдрэмж өгөх одоо энэ гоё дулаан мэдрэмж энэ талын юм дий байхгүй болгоод байгаа юм санагддаг. Тэгээд мейкап дээр ингээд хүмүүс аягүй манайхан нэг ирж бодолтой
дандаа өөхөө хэлдэг. Хэзээ ч одоо миний энэ аймаг гоёхгүй, миний гоё энийг л гоё тодруулаад өгч юм. Ингэж хэлдэг хасар хов. Өдрөчиг ховхол хүмүүс гэдэг. Дээлхийдээ миний энэ одоо юу гэж ингээ хамар маамхан одоо миний уруулсны биш юм үү те. Дандаа ингээ өөнүүдэ хэлээд байдаг. Хин нэг ингээд одоо чи тэр хүн өвгөө очиж хэлээгөө л бас нөгөө хүн чинь анзаарч харахгүй шүү дээ. За хэлчихгүй хүмүүс илүү анзаараад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Гэхдээ хоо мэрэгчлэн гэдэг утгаараа бид нар мэдээж тэр хүний одоо антаа маарагаас арьс үүсдэг бүх юм ингээ харж байгаа шүү. Тэгээ харж байгаа мейкап гэдэг чинь өөрөө тухайн хүний зүгээр гоё гэсэн тодруулах одоо юу гэж зорилготой болохоос биш тийм тэр хүний одоо юу гэж шал өөр төр төрхтэй болохтой гол юм шахахгүй юу хамгийн гол юм нь зүгээр чамд байгаа хамгийн гоё юм чинь тодруулж өгөх. Тэнгүүд тэр хүн чинь аяанда амар гоё ханддаг гэсэн. Жохон гоё юм тодруулаад ирчих чи хобби юм хөөрхөн болчихоо гэж хөөрхөн байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд яг өөрийнхөө өөг хилдэг одоо хүмүүс одоо танаа үйлшүүлэгч дунд одоо нөгөө нь яг Монголын нөгөө охтуудын болохыг хүсдэг те гоё модельууд гоё жүжигчид хөөрхөн охтууд те тэд нар бас л орж авдаг баг тий нэцааны ингээд илүү шанаа ингээд нэг жоо гасаадаг гэх тийм өвчтөг тий заахаа тэр мал байх шин та яг та гоноо эфирийн хүчтэй ингээд тийч хандуулдаг шүү дээ камерман. Тэгэл юу гэж гоё юм аа тодруулах гэсэн юм байна. Тэгэхээр нөгөө бас өөдөө ихтэй өөрөөр нэг гоё юм хайрлаж чаддаг бас хавралтай байна. Тэр нөгөө яг одоо өөрийнхөө тэр зүйл нь аягүй гоё штэ гэж ирсэн хүмүүстэй ажиллахад бүр амар идэг бах тий. Тийм амар аягүй гоё идэг штэ. Тэгэхээр нөгөө манайхны нэг юм дээр асууад анзаардаг өөрийгөө хайрладаг өөрийгөө нөгөө судалсан хүн асар хов үстэй тэгдэггүй. Хамгийн түрүүнд манайхан бусдыг судлаад байдаг ш. Өөрийгөө нь судалдаг юм байлээ. Ингээд би бол яг нэг хүн дээр ажиллах агуулт хийж хэрэгтэй. Зүгээр өөрийгөө зүтгэхээр талент хадгаа юм. Тэгээд өөрийнхөө бүх зүйлийг анзаарч хараасай. Тэ талгааныхаа араас хүлнийхөө үзүүр хүртэл бүр ингээд өөрийнхөө тэ би ингээд ахисгуудын олж хартуул өөрийгөө бүр ингээд түрээд хайрлаад баг хайртай гэсэн чи яхав үү те. Тэгээд өөрийнхөө бас ингээд өг сэтгэлсүүдээ олж хаад за тэгэнгүүт чинь өг сэтгэлсгээ эвтэйхэн одоо чинь дараа засаад тэг гой талаа ингээд тодруулаад нөгөө тэргөө дараа аваа явчих. Энэ хүү одоо чадвар хэлцүүлж илүү зүгээр байгаа байхгүй. Тэгвэл нэг одоо чинь нэг сайн муу хоёр шиг хамт байдаг шүү дээ. Одоо хүний биен дээр ч гэсэн би гадар тийм царайч гэсэн тийм байгаа байхгүй. Ингээд нэг гоё ихнүүд нь одоо чинь гоё ингээд төрсөн нэг хэлбэр төршүүд байдаг. Бас нэг ингээд засчмаар нэг хэцүү хэлбэр төршүүд байгаа гэдэг. Гэхдээ тэр хэцүү хэлбэр төрснүүд чинь нөгөө гоё гэж хараад байгаа юм гэдэг чинь гэсэн нэр тодруулж өгч байгаа юм байна. Яг үнэ. Тэгвэл тэрийг тэнгууд хүмүүс тэрийг үзэн ядаад байдаг. Тэгээ буруу байхгүй. Ингээ охтууд айгүй их модель болохыг хүсдэг. Охтууд гэлтчгүй баг миний бодлоор баг бүхэл нэмэгтэйчүүд болохыг хүсдэг юм шиг надад санагдсан. Тэгэхээр нөгөө нэг хамгийн түрүүнд одоо баг нөгөө өндөр нам гэхээсээ илүүтэйгээр нөгөө жүжиглэх чадвар айгүй чухал гэдэг шүү дээ. Янз бүрийн зураг авалтанд. Гэхдээ яг ингээд арьсан дээр яг юу чухал байх ёстой вэ ингээ модель болохын тулд өөрийгөө бүр агуу сайн юу ахстай арчлан тэг тордно өөрөө өөртөө анхаарлыг маш сайн тавьдаг байх хэрэгтэй гэж санагдтыг. Модель гэдэг чинь өөрөө тухайн одоо жишээ хувцс юм эсвэл тухайн юмыг ингээд тодруулж ийн амлуулж ийн дээр ингээд олон нийтийн дунд юу бүхэн дээр ингээд тавьдаад гараа тий тэгвэл ингээд арьсан ингээд хит хуураач юм. Тэнгүүд нь доолор хувцсаа тайлахад дотор ингээд цаа цаа болсон байх юм уу тий. Тэгээд эсвэл одоо юу гэх юм ер нь өөрсдөндөө бол маш сайн анхаарлаа тавьж байх хэрэгтэй. Яг тэгэхээр энэ гадаад үзүүлбэр юм чинь ил тод маш чухал зүйл малчж байгаа байхгүй юу? Модель гэдэг одоо гол юу чинь тэгэнгүүт үүс нүүр царай ингээд бүх юмдаа амар сайн анхаарал тавьж авах бол жоохон хэцүү салбар. Өөрийгөө гоё л авч явж, гоё тордож, арчилж. Арсаа гоё жиг байлаа тий гоё уурашгүй
маш сайн чигшүүлжээ. Одоо үсэж гсэн тий. Өөртөө одоо ингээд бидний доотлын хөрөлтэй ингээд баян өөртөө маск таад ер нь өөртөө маш сайн арчилж л авахгүй бол жоохон хэцүү салбар. Тэгээд нэг шалгуур өндөртэй ч юм уу. Хүмүүс одоо тухайн одоо авч байгаа тий хүмүүс нь амархан голох ч юм уу тийм хүм магадлалтай учраас өөртөө маш сайн гоё харт тооцож байгаа хэрэгтэй. Тэгээд дээр нь хувь хүний өөрийн нөгөө нэг зураг авалтанд ч юм уу ямар нэгэн дээр ч өөрийн хувийн бэлтгэл гэдэг юм маш сайн хангаж байгаа хэрэгтэй. Тэгвэл манайхны яс тамаалан өөрийн хувийн бэлтгэл хангахгүй ер нь манай яг топ манай юм мундууд гэж яддаг шээ тийм. Тэр яг топууд маань тэрийг амар сайн үүдэг. Өөрсдийнхөө бүр ингээд хувийн бэлтгэл амар гоё хийдэг шээ. Подкастч дээр одоо ямар гоё хийдэг. Шууд ингээд цагаан алчуураад дивсэл дээр нь өөрийнхөө ингээд ихнээс махуулаад хөдөлгөөн хэрэгтэй ингээд бүх юм байгаа гарч тавиад. Тэгээд тухайн хүн ямар ч хувц юу ч өмсөж яаж болно. Тэгээд өнгөрч ингээд дотор хувц ингээд бүх юм амар утсан гэж. Тийм байх хэрэгтэй. Тэгээд яг тиймэрхүү зураг авалтанд орох байгаа бүтэл өмнө нь өөрийнхөө арьсын амраах хэрэгтэй. Одоо ажны 7-8 цагийн бүтэн дайртай байх хэрэгтэй ч юм уу тийм. Арьсаа маш сайн амраад нүд чадвал маскаас тавиад тэгээд сайхан халуун байнг тавьчих ч юм уу тийм. Арьсаа маш сайн чийшүүлээд зөвлөрүүлээд тэгээд одоо зарим үед рамой дээр алхаж сандал мандалтай бас үүрэгтэй. Үсгийн хайлт ингээд хуураш арьсаа харцсан юм тийм. Ийм битэг амар сайн зүгээр ийм хөө деталь юм уу да жижиг гэх амар сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд хүмүүс буруу тийм. Өвдөг жишээ нь. Өөрийн нэг шаазан шигтэй бас гинтэж битэж болохгүй. Шавсартай байж болохгүй хэцүү. Яг л нөгөө зургаар бол ингээл модель хүн чинь баг ингээд цагаан цаас шиг л ах хэвээр мэл тэ дээр нь юу ч ингээд зурсан хүлээж авахар тий. Яг гоо наачтай. Яг тийм л байхгүй л айгу хэцүү. Тэгээд дээр нь хувирах чадвар айгу сайн суралцах хэрэгтэй. Дээр нь айгу олон төрлийн поз хувирал маш сайн авдаг байх хэрэгтэй. Одоо давхар нөгөө юу ажиглавчсан. Одоо ингээд чи одоо үнэхээр ингээд Naomi Campbell энэ шигтэй бүр дэлхийн супермодель биш л бол одоо зөвхөн чи айгүй гоё сайхан биетэй байх, гоё арьстай хамаагүй давхар ингээд бусад хүнтэй яаж харьцаж юм те. Яг дотоод хүн чинь ямар юм тэр айгүй бусад ингээд дизайнертай, стилисттэй хүндэлтэй харьцаж байгаа юм тэр дараагийн ингээд чамайг ажилд авахд чинь ингээд замуулж өгч юм. Тэр бол бүр амар чухал. Тэгвэл тэгэл өөрийгөө бодолтонгод манайх буруу амар ойлголттой байдаг юм шиг. Нөгөө нэг жоохон ингээд хамраас утсан ч юм уу те сквал ингээл байгаад тэр чинь амар буруу. Явж ер нь бол модельч тэр хувцыг амлал бүгдээ тэр хувцыг хин бүтээж дизайнер бүтээж тий. Тэгэнгүүт чинь тэнд чинь маш том баг ажиллаж байгаа. Тэгээд амар сонирхол хэрэгтэй. Тэгвэл юу ч тэрэнд баг ажиллаж байхад тэгж нэг хүндрэл авчруулах тэр хувийн нэг тоглолтод ямар ч тэр хүнд тийх өгөл ирэх бол байхсгүй. Тэндэр бас ер нь бол гэхдээ жижиг модельүүд л айгүйх тэгж нэг алтаа гаргаад идэв нэлээ нэг жоо туршлагагүй болохоор тэр туршлагатай том модельүүд бол бүгдээр өөр. За яг юу хүсэж яг би яг ямар хөдөлгөөн төрөх яг би яг яах хэрэгтэй вэ гээл те. За надаас яг юу хүсэж би яг яах вэ хүүгээл гэх жишээний. Нас их гоё зөвлөгөө болж байна. Үнэхээр яг ингээд амар хүндрэлтэй тийм ажилтдаг хүмүүс байдаг шүү дээ клиентууд. Яг ямар төрлийн хүмүүс ингээд үнэхээр ингээд амар харьцахад хэцүү ажилмааргүй санагдахаар тийм байдаг үү? За наачтай гоо. Яг яах гэдэг мэдхгүй өөрийгөө мэдхгүй ч юм уу те. Юу хүсэж байгаагаа мэдхгүй хүмүүс хамгийн хэцүү. Дээр нь ямар ч зохион байгуулалтгүй ажиллах хэцүү. Энэ хоёр хамгийн хэцүү зүйл нь бэ те. Ажлыг амар уйдаг. Одоо жишээ нь 2-3 цагийн дотор дуусгах хэрэгтэй байсан ажлыг бүтэн өдөр болгох ч юм уу те. Тэгээд эсвэл ингээ бүтэн өдөр болчиход нөгөө зураг ингээ фейлдэх ч юм уу гоё гарчихгүй байх чинь. Иймэрхүү зүйлүүд бас амар гардаг.
Тэгвэл энэ ч болохоор яг нэг анхнаасаа одоо жишээлбэл mood board guide юм гаргаагүй ямар ч зохион байгуулалт байхгүй басаа болоод яхаар агаад мэдгүй болоод ингээс гүцаацаа ингэж амар цаг алдах юм. Эсвэл одоо за хувь хүн дээр л гэхэд өөрөө юу гэсэн бас ойлгохгүй мэдгүй юм хүмүүс байдаг. Тэгээд би яг ийм зүйл хүсэж ийн гэдэг жагаа бол арай өөр шүү дээ. Тэгэхгүй энэ ч гоё юм уу гэж ингээд хэлбэртэй хүмүүс яг юу гэсэн мэдгүй. Ийм хүмүүстэй ажиллах хамгийн хэцүү байдаг. Тэнгүүд чинь яг ямар мейкап хүсэж байгаа юм, яг ямар хөө зүйл хүсэж байгаа юм гэж ойлгомжгүй. Тэнгүүд чинь нөө хийсэн юм ингээд хийсэн юм дээр нөө аюу олон дахин хувирал хийсгэлээдэг байхгүй юу? Хэд дахин ажиллалуудаа л тий. За зэрэг ч хүү. За энэ ч гоё юм гээл. Тэгэл явж бараг л анхныхан илүү гоё л авчин да. Амар хэцүү. Утсан дээр бас яг л адилхан юм байна л да. Надад ч гэсэн яг юм байна. Тэгээ би сүүл рүүгээ ийм аргатай болсон. Би бол энийг бол өөртөө бодлоо шудраг арга гэж бодож байгаа. Хамгийн түрүүнд клиенттай уулзаад урд нь би хизээч тэр хүнтэй уулзаагүй клиент авах юм бол ерөнхийдөө нэг олон клиенттай уулзсны дараа энэ хүн иймэрхүү хүн байна да гэд нэг хүнийг таньдаг болчихдог шүү дээ. Тэгээд яг за тиймэрхүү энэ хүн өөрийгөө олоогүй мэдгүй төрлийн хүн байна да гэж бодох юм бол ажил ингээд нэг удаа хийгдэх ажлаас 2 3 дахин наад зах ингэж бүр ихнээсээ тавтагдаж хийгдэх ажил юм байна гэд төлбөрийг нь яг адилхан 2 3 дахин удаа хийж байгаа юм шиг төлбөрийг нь тавьдаг болсон. Тэгэхээр яг ингээд тэр хүндээч ойлгомжтой надад ч гэсэн ингээд одоо яг айл талбай яг амар яж тийм харагдсан да. Яг үнэ наач зүг арга. Тэгээд амар шудраг бос юм шиг сонсогдож магадгүй тийм ингээл зарим онд өөр үн хэлдэг ч юм уу. Гэтэ яг vegetable дээр бол ажиллаж байгаа онд бол тийм хэцүү. Ботокс нэр яаж нөхлөлтэй юм бол мейкап дээр ботокс хийлгүүлсэн хүмүүс ингээ ялгаад хийдэг үү гайгүй үү? Ботокс бол харин нэр байгуу. Ботокс ч нөгөө зүгээр булчингээс ололцдог. Тэгвэл нөгөө яг нөгөө өчөж байгаа юм ингээд өчигээ болоод ингээд. Гэтэ яг нөгөө жоохон хөтлөнгөө болчихсон юм байлээ. Гэтэ бодлонд бас нэг хүн тасаж болдгоо. Тэгэхээр ер нь нөгөө хөнгөн спрей өвчлөө сууж байгаа бол ботокс хийлгээд байвал зүгээр юм санагдсан. Яг тэр нөгөө гүн суугаад бүр нөгөө гүн сууж тогтдоггүй. Тэрнээс өмнө тийм тэрнээс өмнө гэсэн хамгаалалт хийгээд авчиж байгаа юм хэлээ. Нөгөө буруу юм зарчил хийдэг штеп тухайн өргөж ярьдаг ч юм уу те. Ингээд нөгөө хүмсгөө ингээд зангидаад юм зүм үздэг хүмүүс идэв шин юм ууштай ч юм уу. Яг нэг тиймэрхүү буруу зурштаас болоод нэг юм судлаад үсэдэг. Тэдрийг бол гоё хамгаалж байгаа юм биш. Тэгвэл бас харин тийм ээ бас юм дэвшилттэй юм чи хэрэгтэй юм байна хэрэггүй юм байна. Янз бүр юм байна. Хэрэгтэй хэрэггүй юм бас байна. Тэгээд хэрэгчмээр л юм. Энийг би бас нөгөө солонгос нөгөө модель хийдэг дүүгээсээ сонссон. Тэгсэн чинь дүү биш агентлагаас нь цаанаас нь ингээд жоох хөвгөлтэй энийг бас нь яваагүй тэгсэн чинь чи энэ дээр ингээд ботокс хийлгээд агентлагаас нь ингээд зүгэлдэг гэсэн. Бүрөө. Тийм билээ. Тэгэхээр бас би ч бараг ботокс хийлгэмээр санагдаад байгаа шүү дээ. Зүгээр юм билээ. Би өөртөө бас хийлгэмээр санагдаад байгаа. Сүүлдээ жоох өвчиж шарж байгаа тийм. Тийм. Угаасаа. Яг зүгээр тэгээд аахгүй тэгээд одоо хөнгөн байгаа дээр хийлгэх нь харин зөв юм билээ. Тэгээд ер нь судалсны ботоксыг заагаагүй байл гэсэн үг үлдэрсэж босдож just дэмжээгүй. Шүд мод хүртэл бараг гоё ингээд завсар мавсартай шүд чинь амар хөөрхөн харагдаад байгаа ч тий. Тэгэл одоо энэ Hollywood smile гэдэг чинь яг нэг юм хийж болох таа. Эсвэргээр ингээд нэг заримдаа нэг саяа маяатай дахиж мөгээсэн ч юм уу тий. Нэг жоох шаармаар чинь бүр нэг илүү сонирхолтой гоё юм жоох. Тий шүү дээ нэр. За хоёулаа ингээд яриад байвал яахан зөндөө байна тий. За өнөөдрийн подкаст маань ингээд өндөрлж байна. Ингээд өөрийнхөө карьерийн талаар маш үнэтэй зөвлөгөө бас гоё сайхан одоо туршлагуудаа хуваалцсан Сүнкада баярлалаа. Баярлалаа. Намайг гоё подкастт орж оруулсан. Тэгээд хаппи чадхаараа өөрөөс сурсан мэдсэн юм а хэлж өгсөн баг гэж бодож байна.